Сайн байцгаана уу? За өнөөдрийн ээлжид хичээлээ оръё. За бид өмнө Намала Рая гэсэн 5 гэгүүлэгчийг авч утсан байгаа. За өнөөдөр бид S иш үсгийг үзнэ. За S иш үсэг маань хоёр өөр замаар бүтдэг үсэг байгаа. Нэг нь дэвсгэр үсэг, нөгөө нь дэвсгэрэлтгүй үсэг. За тэгэхээр бид өнөөдрийн хичээлээ үзэхээс өмнө дэвсгэр үсэг болон дэвсгэрэлтгүй үсгийн талаар ойлголтыг өгье. За дэвсгэр үсэг. Дэвсгэр үсэг нийт 11 ширхэг байна. За энэ 11 дотор нь 2 хаадаг хатуу, зөөлөн дэвсгэр гэж. За хатуу дэвсгэр маань Б, Г, Г, Р, С, Д. За энэ яагаад 2Г бичсэн байна гэвэл Монгол үчигт Р мөгөнд ордог Г өөр хэлбэртэй байдаг учраас үүнийг 2 дахин бичсэн байна. За эдгээр гэгүүлэгчүүдэд аагаар амьлуулад багарсад гэж чэйжилдэг. Энэ талаар чэйжлээрэй гэж бас өмнөх хичээлүүдэд хэлж байсан. Та бүхэн цээжилсэн байгаа бах. За зөөлөн дэвсгэр 5 дэвсгэр байдаг. Энэ 5 дэвсгэрийг намлайн гэд мөн аагаар амьлуулад цээжлээрэй гэсэн. За бидний үдсэн дэвсгэр үсгүүд маань ямар дэвсгэр үсэг байна гэхээр өмнө үдсэн дэвсгэр үсэг энэ үсэг байна. За ма үсэг байна. Ла үсэг байна. Я үсэг байна. Тэгэхээр бид зөөлөн дэвсгэр дотроос ихэнхийг одоо бүтцсэн байна. За ингээ дэвсгэр үсэг дараагийн хичээлүүдэд үзэх болно. За харин багарсад гэдэг энэ хатуу дэвсгэр дотроос бид ямар үсгийг үтсэн гэвэл Б үсгийг үтсэн байна. За тэгэхээр энэ ер нь дэвсгэр үсэг хаана тохиолддог гэвэл гийгүүлэгчийн өмнө орно. За эсвэл үг төгсгөн гэсэн. Тийм учраас л яг үгийн дунд болохоор энэ байранд тохиолдно. Ихшгийн дараа гийгүүлэгчийн өмнө. За тэгэхээр үгийн адагт болохоор ихшгийн дараа үг төгсөж орно гэж. Тиймээс бид дэвсгэр үсгийн энэ байрыг харахаар үгийн эхэнд дэвсгэр үсэг байх боломжгүй болж байгаа. Яагаад гэхээр хоёр гэгүүлчээр гэсэн монголог байхгүй гэж өмнө бас бид хэлж байсан. За дэвсгэр үсгийн талаар энэ ойлголт байна. Тэгвэл өнөөдрийн бидний авч үзэх үсэг маань бол дэвсгэр үсэг S гэдэг үсгийг эндээс авч үзэх юм байна. За Б үдсэн одоо өнөөдөр бид S үсгийг авч үзэх учраас дугуйлчээ. За дэвсгэрэлтгүй үсгийг эсрэгцүүлэн бас тайлбарлах нь зүйтэй. За өнөөдрийн үсгийн дотор бас байгаа. За бид дэвсгэрэлтгүй үсэг, дэвсгэр үсэг хоёрыг зэрэгцүүлсний учир нь болохоор дэвсгэрэлтгүй үсгийг юу гэж ойлгох ёстой вэ гэхээр эдгээр гийгүүлэгчүүд ямагт ардаа гიშгтэй бичигдэнэ. Монгол бичигт ямагт ардаа гიშгтэй бичигдэнэ. За Т ардаа гიშгтэй, Ц ч ардаа, З ч ардаа гიშгтэй, Иш ардаа гიშгтэй, Х ардаа гიშгтэй. Тэгэхээр кирилл үчиг дэвсгэр үсгийн ойлголт гэж байхгүй. Кирилл үчигт болохоор бол хаана хэлж байна? Эрхтний гэд ингэж яхад Х, Т2, энэ гурав ингээд дараалаад орж явах шиг те. Ардаа ямар ч их шиг байхгүй. За тийм учраас бол энэ кирилл үчигээс ялгаатай нөгөө монгол үчигийн үндсэн зарчим маань их шиг гийгүүлэгч их шиг гэж салаавчлалын зарчим байдаг гэсэн. Тэр салаавчлалыг хангаж одоо өгдөг гол одоо үсгүүд бол энэ 7 хэлбэр байна. Энэ 7 үсэг. За тэгэхээр эдгээр гэгүүлэгч нь дандаа ардаа гიშгтэй бичигдэнэ. Түүнийг ямагт дэвсгэр гიშгтэй бичнэ гэд дэвсгэрэлтгүй үсэг гэж цээжлэх ёстой. За энэ дотроос өнөөдөр бидний үзэх үсэг болохоор иш үсэг. Өнөөдрийн үзэх үсэгтэй холбоотойгоор бид энэ 3 загварыг заавал тайлбарлах хэрэгтэй болж байна. Тэгэхээр нэгдүгээр загвар бол бид одоо энэ загвараар эдгээр үсгүүдийг бүтээгээд ирсэн. Одоо хоёрдугаар загвар маань ингээд бидний өнөөдөр үзэх эс үсэг. За гуравдугаар загвар гэж байгаа дотор бидний бас эс үсэгтэй хамт үзэх иш үсэг ингээд. 2 загвар ингээд байж байна. Тэгвэл энэ 2 загварыг ойлгохын тулд нэгдүгээр загвараа л юунд байна юу байхгүй гэдгээр нь амархан ойлгочих болно. Тийм учраас бол энэ загварууд бол эхлээд нэг гэдэг нь одоо бүгд байгаа хэлбэр нь дараа нь бас хасагдаад цөөрөөд явна. Түүнээс биш нэгээс шал өөр тийм загвар бол ерөөс биш гэдгийг эндээс харагдана. За энэ хэлбэрүүд болохоор бол энэ эхэнд байгаа хэлбэр болохоор тухайн одоо гийгүүлэгчүүд гэсэн үгшүүд эдгээр гийгүүлэгчд эхэнд байна. Одоо энэ загвар дээр ихэд энэ хоёр гийгүүлэгч нь энэ эхэнд байна. За эдгээр гийгүүлэгч нь эхэнд байна гэсэн. За тэгэхээр энэ хэлбэрүүд л зөвхөн энэ гэсэн. Одоо бид энийг л ерөөсөө өөрчлөхгүй. Энэ үл их шигүүд өөрчлөгдөхгүй. За тэгэхээр энэ эс үсэг маань эхэнд орж байгаа хэлбэр нь эхэнд орж байгаа ихшгийн 4 хэлбэрт. Энэ 4 хэлбэрт. Ихшгийн энэ 4 хэлбэрт. За дунд орж байгаа эс үсэг маань
энэ дунд орж байгаа ихшгийн 3 хэлбэрт. Харин дунд орж байгаа энэ одоо энэ гэгүүлэгч маань адагт орж байгаа эдгээр 3 хэлбэрт. За тэгээд ирэхээр эхний загвараас юу ялгаатай вэ гэхээр энд нөгөө нэг адагт орхиц байдаг бол орхиц ерөөсөө байхгүй гэж. Орхиц байхгүй. Харин энэ Иесусыг маань энд бол адагт ордог хэлбэр байна гэсэн. Адагт ордог хэлбэр байна. Тийм учраас орхиц байхгүй гэдэг маань угтаа энднээс ялгаатай нь болохоор энэ адагт орхиц авдаггүй гэгүүлэгч юм байна. СТ2 гэж ингэж ойлгох хэрэгтэй. За 3 дахь загварыг энтэй зэрэгцүүлээд авч үзэх юм бол эхэнд орж байгаа гэгүүлэгч эхэнд орж байгаа 4 хэлбэрт. Эдгээр 4 хэлбэрт. За дунд орж байгаа гэгүүлэгч энэ дунд орж байгаа эдгээр 3 хэлбэрт. За дунд орж байгаа гэгүүлэгч эдгээр гэгүүлэгч гэсэн үг шүү дээ. Аль нэг нь гэсэн үг. Энэ адагт орж байгаа 3 хэлбэрт. Тэгээд эндээс юу гарч ирж байгаа нэхэр адагт энд байж исэн нөгөө гэгүүлэгч нь адагт байхгүй. Мөн нөгөө нэг орхицсон мөн адил байхгүй. Тэгээд ирэхээр энэ замаар эдгээр гэгүүлэгчүүд бүтэн, энэ замаар энэ хоёр гэгүүлэгч бүтэн, энэ замаар энэ гэгүүлэгчүүд бүтнэ гэдэг. Энэ замыг мэдчих юм бол та гол нь Иесусгийнхээ дүрсэн эхэн дунд адагт ямар байдгийг тэгээ мэдвэл энэ замаараа ингээд холбоод эдгээрийг ингээд үеэ хөтөж чадах нь. За ингээд мөн Дэвсгийнхээ эдгээр гэгүүлэгчийн эхлэлийг л мэдвэл болох нь. Эдгээр гэгүүлэгчийн эхлэлийг л мэдвэл болох нь. За тэгэхээр та бүхэн одоо нэгэнд ухрааж үзэж болно. Өөрөө бие дааж үзэж болох учраас энд замуудыг мэдсэн нөхцөлд энэ гэгүүлэгчүүдээ шууд замаараа бүтээгээд бие даагаад үзэх бас боломжтой болж байна. За бас нэг зүйлийг тайлбарлая. Юу гэхээр энэ одоо бидний өмнө одоо дугааруудад үзсэн гэгүүлэгчүүд маань одоо үе бүтээх 3 загварын 1-р загвар гэсэн үг шүү дээ. Тэгвэл энэ 1-р загвараар бид хүн нийт хэдэн одоо үеийг бүтээж сурсан байхээр бол 115 үеийг бүтээж сурсан. 115 үе. Тэгвэл өнөөдрийн үзэж байгаа энэ Иесусыг одоо Дэвсэг энэ хоёроор нийт хэдэн одоо үе бүтээж сурах вэ гэхээр эндээс 42 үеийг бүтээж сурна. За эдгээр гэгүүлэгчээр энэ замаар одоо хэдэн одоо үе бүтээж сурах вэ гэхээр нийт 84 үе бүтээж сурна. Тэгэхээр бид нэр энд болохоор энэ олон яасан олон 42 84 гэж 115 гэж ерөөсөө 115-ыг бид ерөөсөө ямар ч зовлог бүтээсэн. Яагаад тэгэхээр энэ 3 замыг л мэдчихвэл болоо гэсэн. За тэгээ бүтээсэн. Тэгэхээр энд бидний одоо 346 үе бүтээж Монгол үгийг одоо тэмдэглэж чаддаг, уншиж чаддаг тэгж болно гэсэн шүү дээ. Тэгвэл одоо эдгээр энэ 3 загвараар бид одоо ямар ч байсан бол 240-од одоо тийм одоо үеийг бүтээж сурах юм аа. Тэгэхээр өнөөдрийн бидний үзэх хичээлд 2 3 дугаар загварт байгаа энэ хоёр үсгийг цогтон авч үзэх гэж байна. Бид нэг загварыг зөвхөн тэр дотор нь ингэж үсгийг авч үзсэн бол одоо 2 3 дугаар загварыг цогтон авч үзсэн. Тэгэхээр 2 3 дугаар загварыг цогтон авч үзсэн гэдэг нь юу гэсвэр энд Иесусыг байж байна. Энд Иесусыг. Иесусгийн толгой дээр энд дэвсгэрэлдэг үсэг гэж байна. За тэгвэл дэвсгэр дотроо хатуу дэвсгэрт ордог юм байна. За харин иш үсэг энд байж байна. 3 дугаар загвар. Тэгвэл 3 дугаар загварын иш үсэг болохоор дэвсгэрэлтгүй үсэг гэж байна. Дандаа ардаа ихтэй байдаг үсэг гэж байна. Тэгвэл хоёр өөр одоо систем, хоёр өөр загвараар бүтэх үсгийг өнөөдрийн хичээл дээр та бүхэнд хэрхэн яаж одоо үе бүтэх, тэгээ цаашлуул одоо үг тэмдэглэх энэ байдлаар нь зааж үзүүлье. За одоо бид бүхэн Саша үсгийг авч үзье. За Саша үсэг. За Иесусгийн ерөнхий одоо махбод нь бол Иесусыг. Иесусгийн эгшгүй байгаа ерөнхий махбод эхэнд, дунд, адагт. За Иесусыг маань эхэнд энэ хэлбэртэй. Энэ хэлбэртэй. За дунд, дээрээс нуруу. За ингээд доошоо залгагдах бас нуруу гэд энэ хэлбэртэй. За адагт Иесусыг маань ийм хэлбэртэй. За тэгэхээр одоо саасай бид мэдж байгаа. За саасай болохоор энэ хэлбэр ингэ байж байна. За саасай гүчлээ. Эхэнд ордог саасай. Дунд ордог саасай. За орхиц авахгүй шууд сүүл авдаг гэсэн. Иесус маань дунд ордог хэлбэр дээрээс энэ сүүлийг аваад орхиц авдаггүй гэдэг. Бид сая тайлбарласан саасай хэлбэр. За энд бид одоо энд анхаарлын тэмдэг тавьчих. За тэгээд энд яах вэ гэхээр л за ийм хэлбэр гараад ирнэ.
За нөгөө нь А, Э, И, О, О гэд дараалалаараа шууд бичих юм бол C гэдэг хэлбэрэнд гарч ирлээ гэсэн. C гэдэг хэлбэр. За ингээд C хэлбэр. C хэлбэр. За одоо со суу хэлбэр. Со суу хэлбэр. Сөө сүү хэлбэр. За үгийн дунд болохоор адилхан үгийн адагт мөн адилхан. Одоо бид заавал тэр зураас татж явахгүйгээр шууд бүтэх харгыг мэдж байгаа юм чинь ихэнтгтэй дундхтай дундх нь адгийн гуравтай гэдэг. Энэ загвараар ингээд гаргаад ирж байгаа. Тий. За тэгэхээр бид одоо энд са үсгийг авч үзэж байна. За энэ са үсэг маань энэ дүрсэн дээрээс энэний араас И орох юм бол үүнийг ши гэж. За тэгвэл эндээс бид иш үсгийг тэмдэглэх хоёр арга байдаг. Тэрний нэг арга нь болохоор за эс үсгийнхээ дүрсэн дээрээс одоо эс үсгээ ингэ бичиж. Эс үсгийн дүрсэн дээрээс ард нь шил буюу И. За шил буюу адагт ном бичиж. Одоо энд иш үсгийг илэрхийлдэг энэ аргыг. За хоёрдугаар арга нь болохоор бид дараа нь авч үзэх болно. Өнөөдөр л эс үсгтэйгээ хамт нэгдүгээр аргыг авч үзэж байна. За ингээд эс үсгийг яаж бичих вэ гэж. За бид эс үсгийг бичихтэй одоо энэ саасыг ингээд эхэн дундаа төгөрдгөөр нь суруулан бичээ. За энд ингээд ерөнхий ингээд нуруу байж байгаа. За тэгвэл энэ нуруун дээрээс эс үсгээ урагшаа гарлаа. Ингээд са. За тэгэхээр одоо энэ со суу гэчихэд энэ улам ойлгомжтой болно. Гэвч энэ са дээр нэг зүйл тайлбарлахад энэ дунд ордог эсийн өмнө шүд хүчээд идэх хүмүүс. Өөрөөр хэлбэл энд ингээд шүд хүчдэг. Энэ шүд бол дармал хэлбэр дээр байдаг болохоос биш бичмэл хэлбэр дээр байж болохгүй. Тэгэхээр дармал бичмэл хоёрыг одоо зэрэгцүүлэн одоо гараараа бичмэлээр бичихгүй гэдэг. Энэ хуулийн дагуу энэ дээр шүдгүй хүчин шүү. За мөн энд шүд байхгүй байна. За одоо тэгвэл со суу хэлбэр. За со суу хэлбэр ингээ гарлаа. Со суу дээдлээ шүдгүй гэсэн со суу үгийн адагт мөн дээдлээ шүдгүй гэсэн. За тэгвэл одоо ингээд энэ ерөнхий нуруу байна гэж үзэх юм бол хоошоо гарсан энэ хэлбэр маань болохоор титэмтэй адилхан. Урагшаа гарсан энэ хэлбэр маань болохоор энэ гидстэй адилхан. Иймэрхүү хэлбэртэй ингэж эс үсгийг ингэж бичих ёстой. Дээдлэлд гарч байгааг. Түүнээс биш эс үсгийг бичихдээ одоо ингэж нуруу байна гэнгүүт шууд одоо ингэ нурууны эндээс эхлээд ингээд тэр иймэрхүү энэ төр бичдэг хэлбэр байдаг. Ийм ингэж бичихгүй. Тэгээ хичээнгүй бичихдэр бол ямар ч байсан ингэж энэ дангаараа ингэж нуруун дээрээс бүтдэг үсгэл бараг байдгүй. Тэгэхээр энэ гидсний хэмжээгээр ингэж урагшаа гарч өгдөг юм шүү. За одоо ингээд дараагийн хэсэг дээр нь энэ одоо иш үсгийн асуудал гарч эхэлж байна. За иш үсэг гэхээр бол бид энэ дүрсийн араас И орсон байх юм бол иш үсэг гэж үзнэ гэсэн. За тэгэхээр иш үсэг маань бол энэ шүдээ нэг дахин урагшин сунхаар шилбэний хэмжээг нь ортыг ингэж бичнэ гэдгийг өмнөх хичээлүүдээр авч утсан байгаа. Мөн энэ дээр одоо шүд бичих юм бол энэ бол дармал үсэг болно гэж. За тэгэхээр нэг зүйлийн бас нэг асуудал байна. За энэ хэлбэр хэдэн градусын налуутай байх хэвээр хэрэг 45 градусын налуутай байх хэвээр. За мөн эс үсгийн энэ доошоо татагдж байгаа энэ хэлбэр түүнтэй ижил захирагдаж гарах хэвээр. Өөрөөр хэлбэл эс үсгээр нэг алдаа хийдэг хүмүүс ингээд дунд бичлэхэд энэ хэлбэрийг ингэж татаад тэгээ ингээд. Тэгээ өөрөөр хэлбэл энд ингээд доошоо ингэж унжуулж хийдэг энэ хэлбэр. Гэтэл энэ эс үсэг маань болохоор дээшээ ингээд гар ингэж яваад тэгээд доошоо явахдаа 45 хэмээхээ налууг энд авч идэг тий. Тэгэхээр ингэж ангайлгах хийгээд ингэж доош нь ингэж унжуулж ингэж мөрийг гаргаж өгдөг юм шүү. Энэ хэлбэрийг хийх ёстой.
үеийн хэлбэр дээр яаж орохыг авч үзье. За өмнөх одоо загвар дээр үеийн хэлбэрүүдийг бүгдийг утгагүй ч гэсэн хооронд нь холбож байсан бол одоо бидний үеийн хэлбэрийг үзэх нь үг болж бололцоотой тэр үгээр авч үзье. За их шиг гүйвэлжээс бүтсэн хэлбэр гэж байна. За тэгэхээр энэ ямар үг байж болох вэ гэхээр өс гэдэг. Өс гэсэн үг. Өөс адагт ордог гэсэн нэлээд. За өсөх төлж гэдгийн өс гэсэн үг. За эс. За эс эд эсийн эс эс бүгдийн эсвэл өөр өчтөг. За энэ дэвсгэрж өчтөг эс байна. За мөн ис гэж. За тэгэхээр адагт ордог энэ хэлбэрээр их шиг гүйвэлж гэдэг мануур энэ хэлбэрээр байна гэсэн үг. За дараагийн үеийн 2 дугаар хэлбэр ямар хэлбэр байдг вэ гэхээр их шиг гүйвэлж гэсэн энэ үе байдаг. За тэгэхээр бид адагт ордог хэлбэр бол энд одоо эс үсгийг бичнэх юм бол дунд ордог хэлбэрийг яаж өгөх вэ гэдгийг харуулна гэсэн үг байна. Мөн энэ дээрээс бид бүхэн хараарай дээд талд нь хэзээ шүд өчтдгөө шүү гэдгийг анхаараарай. За нэгдүгээрх нь үүсүү гэдэг. Үүсүү. За энэ их шигээр хэлсэн, их шигийн дангаар нь хэлнэ, нөгөө хоёрын гүйвж хичгийн хамтд нь хэлнэ. Үүсүү. За үс гэсэн тийм ээ. Үсчин гэж яах юм бол цаашаа үүсүү гэж энэ хэлбэрээр л явна гэсэн үг шүү дээ. За энд болохоор уусуу. Уусуу. За ус. Ус мөс гэдгийн ус. За одоо харин эсэ гэд ингэ байж их юм бол одоо эс бөгөөс үл гэдэг эс үл гэдэг үгүйсэх үг байна. За тэгэхээр дунд ордог эсийн хэлбэрийг бид бүхэн хараарай. За энэ хэлбэр дээрээс энэ үеийн хэлбэрийг харахын хажуугаар бичлэгийн хэлбэрүүдийг яаж үтж гэнэ гэдгийг сайтар хараарай. Дараагийн хэлбэр болохоор гиг гэсэн хэлбэр. Гиг гэсэн хэлбэр. За гиг гэсэн хэлбэр маань одоо бид мэдж байна. Дэвсгэрэлж орж байгаа эсийн хэлбэр эхэнд орж байгаа эс ийм хэлбэрээр гарна гэсэн үг. За нэгдүгээр эхэнд орж байгаа эс нь болохоор өмнө үтсэн гэвлэгчтэй сам гэд. Ингээ байж байна. Сам. За мөн одоо өөр одоо гиг гэсэн хэлбэрээр бүтэж байгаа хэлбэр нь адагт ордог хэлбэрээр одоо ямар хэлбэр байна вэ гэхээр авч үзье. Нис гэсэн хэлбэр очно. Нис. За бид нэр эн үсэг үзсэн. За эм үсэг үзсэн. Тийм учраас бол шууд ингээ холбоод уншина. Яг ийм хэлбэр байх юм бол хамгийн гол нь гиг гэсэн энэ үеэрээ ингэж унших юм бол зөв юм шүү. Сам гэж яхад са ам биш. Нис гэж яхад ни эс биш. Нис гэж шууд ингээд 3 үсгээ нийлүүлээд. За үеийн дөрөвт хэлбэр болохоор мэдж байгаа бид их шиг гиг гэсэн хэлбэр байж байгаа. Их шиг гиг гэсэн хэлбэр. За тэгэхээр эдгээр хоёр гэвлэгчийн аль нэгт нь эс үсэг орсон тийм хэлбэр. За алус гэдэг. За алс хол гэдгийг ингэж чинь алс гэж чинь. За сур гэдэг хүний нэрээ байл. Осуур гэж хүний нэрээ байл ингэж үчнэ. За нэг зүйлийг хараараа бид энд ингээд тийм ээ титмийн эгнэн дотор энэ бүх харагшаа гарч байгаа хэлбэрүүд нэг шугамд ингээд бичигдэх ёстой. За энд мөн одоо титмийн эгнэнд энэ эс үсэг маань адилхан байна. Нэг дахин авсантай ялгаа авахгүй энд харагшаа гарч байгаа элийн эвэр ингэж бичигдэх ёстой. За ингээд үеийн дөрвөн хэлбэрээр эс үсэг яаж одоо бичиж гэнэ гэдгийг авч үзлээ. За тэгэхээр энд яагаад иш үсгийг та бичихгүй дандаа эсийг бичээд байна гэж гайхаж магадгүй. За тэгэхээр иш үсэг бол эс үсгээс ялгаатай үсэг гэсэн. Ямар ялгаатай вэ гэхээр энэ дэвсгэрэлтгүй үсэг гэсэн. Өөрөөр хэлбэл адагт ингэж тохиолдохгүй. Дандаа ардаа гიშгтэй байна гэсэн. Ардаа гიშгтэй. Тийм учраас энэ ямар үе гарч ирэх вэ гэвэл ихэвчлэн тийм ээ гийгүлэгч их шиг гэдэг энэ үе. Гийгүлэгч их шиг одоо гийгүлэгч их шиг ч гэдэг юм уу. Эсвэл их шиг нэмэх нь гийгүлэгч их шиг гэж. Өөрөөр хэл энэхүү одоо иш үсэг энд байна гэх юм бол дандаа ардаа гიშгтэй байна гэсэн үг шүү дээ. За тэгвэл энд ямар үг байж болох вэ гэхээр за энд бичиж үзүүлье. За ингээд энэ за маши гэдэг. Маши.
Өөрөөр хэлбэл энэ дүрсийн араас и орох юм бол үнийг ишээр ойлгоорой гэсэн. Маш шиг. За одоо энд ингээд одоо ашгүй дээ гэж явах юм бол тийм үү? Одоо иш хүмүнж гэдэг юм одоо ингэж байхад бол за игээр авчи. За энэ. За ингээд энэ хэлбэр дээр болохоор бол иш үсэг бол хэдийгээр одоо ингээд кирилл бичгээр энд маш гэдэг үг ингээ байж байгаа гэж бодоход маш гэдэг үг байдлаа гэж бодоход ишээрээ ингээд төгсчдөг. Гэвч энийг иш хязгаарч дангаараа ордгоо дэвсгэрэлтгүй үсэх учраас энэний ард иш болгож байгаа игээ заавал бичих ёстой. Тийм учраас энд иш гарна. За одоо иш хүмүн гэдэг одоо ингэж байлаа гэж бодоход тийм үү? Ашгүй дээж гэдэг юм уу ашинтер гэж байгаа нөхцөлтөл энд кириллээр дандаа ингээд гиг хүчээр төгсөж хагаад ард нь иш болгож байгаа ийг заавал бичих ёстой гэдгээр энийг үе нь бол иймэрхүү хоёр үеэр л ихэвчлэн гарна гэж ойлгоорой. За бид өнөөдөр дэвсгэрэлдэг эс үсэг, за дэвсгэрэлдэггүй иш үсэг энэ хоёрыг зэрэг авч үзэж байна. Тэгэхээр энэ хоёрын ерөнхий махбод нь ижил юм байна гэдгийг одоо сайн мэдээд авсан байгаа. Энэ ийм махбодтой юм байна. За тэгэхээр энд ийм хоёр асуудал гарч байна. За энд ийм хэлбэр биччих юм бол энэ дүрсийн хараас ийм хэлбэр бичвэл энийг иш гэдэг юм байна гэдэг. Ингээ ойлгосон. Тэгвэл ишээс бусад хэлбэрийг биччихгүй. Игээс бусад хэлбэрийг биччихвэл одоо игээс бусад хэлбэрээр энд юу болох вэ гэхээр шүд болно. За одоо энэ гидс болно. Мөн одоо энэ хэлбэр болно. Тэгвэл энийг эс гэж ойлгох юм байна гэдэг ийм ерөнхий нэг ойлголтыг сая авсан байх. За тэгвэл энийг задлаад тэгвэл энэ эс үсгийг юу гэж ойлгох юм бэ гэж. Саа үсгийг одоо ямар нөхцөлд эс гэж ойлгох юм бэ гэдэг энэ талаар авч үзье. За Монгол хэлэнд за эс үсгээр эхэлсэн үг байна. Үүний араас 6 гიშгэл орно. Өөрөөр хэлбэл за энэ 6 гიშгийг би бичье. За ингээд энд ингээд ямар үгнүүд байвчлах вэ гэхээр санал гэсэн үг байна. За сорил гэсэн үг байна. Сур гэсэн үг байна. Сүр, сэр. За одоо өшөө ямар гişиг дут байна уу? За сүр гэсэн ийм үг байна гэж үү. За тэгээд ирэхээр энд ямар гიშг байхгүй байгаа нь одоо шууд ингээ харагдаж байгаа. Энд эс үсгийн араас одоо монгол хэлэнд ч эс үсгийн араас и үсэг ордгоо юм байна. Нэгдүгээр үед эс үсгийн араас и үсэг ордгоо юм байна. Ийм байдлыг ашиглаад тэгвэл монгол хүчигт маш ухаалгаар энийг шийдчихсэн байна. За эс үсгийнхээ энэ дүрсийг бичээ. Эхэнд орж байгаа энэ дүрсийг бичээ. Тэгээд түүний араас энэ хэлэгдэж байгаа энэ 6 гიშгэ яг одоо байгаагаар нэгэ бичээд өгөө гэж. Энэ байдлаар ингэ шийдчих. За тэгэхээр бид энийг одоо яаж авч үзэх вэ гэхээр энэ тэрбээ санал гэсэн үг байвал санал. За ингээд сорил гэсэн үг байж байна. Сорил. За сур. За тэгэхээр энэ бүхнийг яагаад ингэж өчж байгаа гэдгийг л би зөвхөн энэ юунаас харчлаа штэ. Дээдлийн энэ томьёоноос ингээ гаргаад ирлээ. Сэр. За сүр гэд. За тэгвэл одоо үүнтэй эсрэгцүүлээд дараагийн хэсэг нь юу вэ гэхээр л энд иш үсгийг авч үзье. За ингээд тэгвэл ингээд шаа гэдэг. За яагаад гэхээр л дандаа энэ маань ардаа гიშгтэй байдаг учраас энэ ихжүүлж ингэж цагаан толгой нэрээр нь нэрлэдэг. За тэгвэл мөн монгол хэлэнд иш үсэг орноо. Хаана орох вэ гэхээр энэ нэгдүгээр үед. Өөрөөр хэлбэл үгийн ихэнд орж ш дандаа үгийн ихэнд. Эс үсэг үгийн ихэнд орлоо. Тэгвэл иш үсэг үгийн ихэнд орлоо. Үгийн ихэнд иш үсэг ороод түүний араас мөн 6 гიშг ордог юм байна. За одоо тэгвэл ямар гიშгүүд ордгийг хэвлээ авч үзье. Энд ингээд шанал гэд. Шанал ши араас а орсон байна. За тэгвэл одоо энд ингээд
шунал гэд ишийн араас уу орсон байна. За бид өмнөх үдсэн үсгүүдтэйгээ холбох учраас нэг зарим нь одоо үзээгүй үсэг байгаа учраас зарим нь одоо юу яаж магадгүй. За шөрмөс. За энд ингээд шороо. За тэгээд эдгээрийг ингээд орсон нөхцөлд яах ёстой юм бэ гэдэг. Одоо бид энэ хуулийг одоо сайн хараарай. Тэгвэл ийм үгийг Монгол хүчтэй энэ эсвсгийн дүрсийг бичээд өгөө. Тэгвэл энэ ааг битий бичээ, энэ ууг битий бичээ, энэ өө битий бич, энэ о битий бич. Энийн оронд и бичнэ үү гэдэг. Энэ загвар. Тэгвэл энэ загварыг л мэдчих юм бол та маш олон үгийг зөв бичих. Тийм бололцоотой болж байна. Тэгэхээр бид нэг зүйлийг одоо хараарай. Яагаад тэгэхээр би энэ эхний толгойд нь кирилл хэсгийг авч үзэж байна. Кирилл хэсгийг. Мөн одоо энд ингээ кирилл хэсгийг. Монгол хэлэнд гэж байгаа кирилл хэсэг. Тэгэхээр энэ монгол хүчийг өнөөдөр үзэж байгаа таавал кирилл хэсгийн боловсралтай хүн шүү дээ. Кирилл хэсгээр бүх одоо үйл ажиллагаагаа хөтлөн явуулах чадвартай болсон тийм хүн. Тэгвэл өөрийнхөө мэддэг кирилл хэсгийг ашиглаад монгол хүчээр яаж одоо энийг бичих юм бэ гэдэг. Энэ байдлаар тол харахгүйгээр ингээ зүй тогтлоор нь бичих. Энэ л аргыг хамгийн гол нь хичээлээс олж аваарай. За тэгвэл одоо бид шанал гэж байна. Шанал гэж бичих юм бол одоо яаж гэх хэрвэл энэ ааг бичихгүй болсон. Энийг игээр хвчилсэн. Тэгэхээр эндээс нэг зүйлийг одоо бас шууд дараа нь тайлбарлая. Шанал гэж яах юм бол за би энэ дэлгэцэнд харуулахын төлөө өөрөө зайлаад өчье. Шанал. За тэгвэл шунал гэж яах юм бол за тэгвэл эндээс нэг зүйлийг би одоо шууд хэлчихье да. Юу гэхээр та харж штэ. Энэ ууг бичихгүй гэж. Энийг иш болгохын төлөө энийг одоо шууд игээр ингээ бичдэг гэж ингээ сая заалаа. Игээр бичтэйгээ заалаа. За гэтэл энэ уу бичээгүй ийшээ өвсөрч идэг. Кирилл бичгээр энд аа байгаа ч гэсэн энэ маань бичээгүй маань ийшээ өвсөрч идэг. Тэгэхээр энийг ингээ ойлгочих юм бол өөрөөс та маш хурдан одоо ингээд монгол хэлийг ингээд сурах тийм болцоо нэгт. Тэгвэл одоо эндээс энэ и бичнэ. Энэ давхцаад энэ маань бас нөгөө энэ маань гэд болоод гараад ирнэ гэсэн үг шүү дээ. За ингээд шөрмөс гэж яах юм бол шир за ингээд бүүсүү гэж. За ингээд хоёр одоо тийм ээ уруулын гэгүүлэгчээр ингээд Б2 сэлэгдэг. За тэрний адилаар ингээд ширбүүсүү ингээд. За бас ширмөөсөөч гэж бас бичиж болно. За энд ямар ч хэлсэн бол нөгөө нэг бидний одоо нөгөө эхэнд байсан өө маань гэд зайлаар ингээд орж ирэх хэрэгтэй. За шороо гэдэг үгэн дээр болохоор за шороог бид за ингээд энд и бичих хэрэгтэй. За тэгээд бид нөгөө нэг эхний нэгдүгээр удаа бичээгүй о-гийнхаа гэдсийг гаргаж ирлээ. За шороо гэдэг шороо гэж ингээд бичдэг. За тэгээд эндээ сургуулаа та бүхэнд бас одоо сонирхолтой байх болов цаашаа одоо гүнзгийрүүлж үзэхэд одоо санаа болгох үднээс та одоо энд ингээд шүр гэсэн үг байна гэж. Тэгвэл шүр гэсэн үгийг тол харж заавал зөв бичих биш. Энэ дээр шууд одоо бодох нь шүү дээ. Энэ иш үсэг болохын тулд энэ үг бий бичихгүй. Тийм учраас энийг одоо ши гэж бичнэ. За ингээд эрээ бичлээ. Ингээд зогсож болохгүй. Яагаад тэр энэ бичээгүй маань ийшээ өсрөх ёстой. Тэгвэл шүр суудны шүр гэдгийг ингээд ширүү гэж ингэж бичдэг байх. За тэгвэл одоо ингээд эндээ сургуулаа тийм ээ. Та бүхэн одоо Д үсэг, Т үсэг ингээд тийм үү? Энэ шүд гэж байна. Шүт гэж байна. За тэгэхээр энэ үгдээр хүртэл одоо ингээд хэдий Д-т үсэг үзээгүй ч гэсэн Д-т үсгийн маань хэлбэр бол энэ. Үгийн дунд ордог хэлбэр нь энэ. Тэгэхээр би одоо энийг шууд заагаад шууд цаашаа өргөжлөх таавал ойлгох учраас би энэ чиг өргөжлүүлж явъя. За энэ ингээд үү өчөхгүй. Энийг яах ёстой гэхээр ингэж үчих ёстой. Тэгвэл одоо ингээд Д үсгээ ингэж бичдэг гэдэг ингээд сая заалаа. Тэгвэл энд бичээгүй маань ийшээ гарч ирнэ. Тэгвэл одоо шүд хоёрыг яагаад адилхан бичдэг гэхээр энэ хууль номоор одоо ингэж адилхан бичдэг байх нэ. За ингээд өнөөдрийн үтсэн үсэг дотроос иш үсэг хоёрыг хэрхэн яаж одоо ингэж ялгаж таних юм бэ гэдэг энэ аргыг зааж өглөө. За ингээд өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна.